Харцсанд нь одод цацарсан охин зяа, хайранд нь нар гэрэлтсэн гэргий тавилан, халуун гэрт нь сүв асгарсан эжий бурхад, хаан түүхийн хатан судар, хацаргоо Монгол бүсгүйчүүд. Сайн байцгаана уу, намайг Дэлгэрч Явын Дэлгэн гэдэг. Би Азийн модель агентлагийн гүйцэтгэх захирал багшаар ажиллаж байгаа. 2012 оны Miss Mongolia наадмын ялагч байна. Манайхан 4 охинтой л доо. Тэгээ ерөнхийдөө дандаа богинохон нэртэй 3 насны зөрөөтэй. Тэгээ ер нь Дэлгэн, Халиун, Цэлмэн, Мишель гэж одоо 4 охин байгаа. Тэгээ хамгийн том охин болох Дэлгэн нь би. Манай аав ээж хоёр маань ер нь урлаг спорт болон одоо боловсролын тал дээр маш их анхаардаг байсан. Тэгээд намайг одоо бүх төрлийн юмд ингээд авиасыг маань ингээд жигт хөгжүүлэх гэж маш их хичээсэн байгаа. Нөгөө Япон улсад манай гэр бүлээр амьдардаг байсан. Тэгээ хамгийн анх бол Япон улсад одоо цэцэрлэг тогтоос сэлд сурсан юм уу да. Тэгээд 2000 онд би аавынхаа ажиллаар Монголд ирсэн байгаа. Тэгээд ирж явах хугацаанд одоо улсын аварга болж тэмцээнд орж исэн. Усан спортыг болохоор манай Монголд бол эхлээд мэлхий сэлтийг заадаг. Японд болохоор би одоо хамгийн сүүлд мэлхий сэлтийг заалгаж исэн. Одоо А үсгдээ болохоор ерөөсөө өврөөр далах гэж ирдэг. Энэ сэлтийг заалгаж исэн. Гэх мэтчлэн ерөнхийдөө сургуулийн програмууд нь шал өөр. Тэгээд одоо багш нь одоо өөрөө ингээд усан дотор ингээд бичлэн заадаг байсан бол Монголд бол анх ингээд 2000 онд ирж байхад ингээд багш нар ингээд мод өрцөн дээрээс ингээд чичлээ зааж исэн байхгүй. Би тэрийг хараа бүр амар гайхажсэн. Охид алган л мөрөддөг штэ, тайзнаар гоё ингээд загвар өмсгөнсөн ингээд тэгээд тэр боломж маань олдоод тэгээд энэ загварын одоо ертөнцийн орсон байна. Манай гэрийнх бол эхлээ шууд зөвшөөрөөгөө. Тэгээд ямар ч гэсэн хичээлээ төгссөн, конкурсаа өгсөн, их сургуулаа авсан байсан болохоор за ингээд эмэгтэй хүүхд юм байна, явах хэрэгтэй гэд анх яриа төвд орж исэн. Тэгээд Эрдэнэт явдаг штэ анх заалж исэн. Миний хамгийн анхны тэмцээн гэх юм бол New Face гэдэг уралдаан байдаг. Тэрэнд ороо шилдэг загвар өмсгч гэсэн одоо шагнал авч ирсэн. Энэ бол миний хамгийн анхны том тэмцээн. Тэгээд ер нь тэгээд цаашдаа одоо TV Miss International тэгээд дээрээс нь Mod Art гэдэг маш олон тэмцээнүүд орж исэн. Яг нь бүх тэмцээнүүдэд төрүүлж исэн гэсэн одоо тийм төг бол байхгүй. Мэдээж одоо ялагчтай ялагдагч гэж байдаг учраас надад тэр болон одоо маш их одоо сургамж болж ирсэн. 4 жил бэлтгэл хийж байгаа ч юм уу те загварын тайзан дээр халахж байгаа нийсэн тэмцээнд орсон байгаа. Мис гэдэг чинь гоо сайхан болоо дотоод гоо сайхан гадаад гоо сайхан ийхтэй аюун сайн үе сайн санаа нийлж байдаг учраас энэ одоо үйлсийг би ингээд дэлхийн хэмжээнд хийх хэрэгтэй. Тийм учраас тэмцээнд орж ирсэн. New Julchin Tours компани эх 4-р сарын 1-ээс 5-ны хооронд Улаанбаатараас Вьетнам руу шууд нислэгийн аялалдаа та бүхнийг урьж байна. Үзэгсэл нь Вьетнам орныг зорж, үлгэрийн мэд, хаалан болон шүрэн арлаар аялж, далайн ирэг дээр амран мартагдашгүй сайхан аялаарай. Аялын шилдэг хөтөж New Julchin Tours компани. L'Oréal Paris-ийн шинжлэх ухааны ололт шинжилсэн найрлага нь 3 улсын үйлчилгээг үзүүлнэ, уутанцар тэжээлгэн өсний бүтцийг сайжруулна, угнаас нь үзүүр хүртэл эрүүлжүүлнэ. L'Oréal Paris LCF амин хүчлийн шин шампунь, амин хүчлийн хүчийг мэдэрцгээе. Price зайсан салбар шинээр нэгтлээ. Шинэхэн бүхнийг бусдаас төрүүлж. Хотхон тайван амьдрал тогтой орчин. Олон улсын тэмцээнд болохоор олон улсын хэл бас англи хэлээр би одоо хоорондоо ярилцаж тэ тэмцээнд оролцдог байгаа. Тэгээ манай тэмцээн болохоор Япон улсын Окинава хотод болж исэн. Тэгвэл 80 орны мисс дундаас одоо ганцхан Япон хэлтэй байсан болохоор би байсан учраас одоо манай миссүүдтэйгээ маш олон одоо
олон нийсүүдтэй дотн танилцах боломжийг бол надад маш их олгосон. Мэдээж одоо орон бүрээс ганцхан одоо ялагчид маань цуглаж байгаа учраас одоо тухайн улс орныхоо төлөөлөл болно гэсэн үг. Одоо би жишээ нь Дэлгэржавын Дэлгөн гэсэн нэрээр явахгүйгээр Miss Mongolia гэдэг Mongolia гэсэн тууз зүгэл явдаг байгаа. Тэгээ хүн болгоо одоо миний юу өмсөж байгаа тий хүнтэй яаж харьцаж байгаа, юу ярьж байгаа, тэгээд яаж хоолж байгаа зэргээс одоо бүр нарийн одоо өглөө 7-оос орой 11 хүртэл одоо бүх юмыг ингээд одоо ингээд шүүгчнэр маань дааж явдаг байгаа. Miss Myanmar, Miss Mongolia. Одоо бид нар ингээд орныгоо сурчлахын төлөө одоо үндэсний хувцаараа дээрээс нь одоо тийм өдөрлөх зохион байгуулалт нь илтгэлийн тэмцээн зохион байгуулалт нь тэгээ дээрээс нь одоо тухайн нийсүүдтэй ингээд соёлын одоо солилцоо хийж би нэг орныг сурчлалтай ажлуудаа маш их явагддаг байгаа. Тэгээд энэ тэмцээнд одоо Miss Sociology-гаас зохиодог People's Choice Award гэдэг тэрэнд 3 дугаар байранд орсон байгаа. Тэгээд тухайн одоо тэмцээнд оролцож байхад манай roommate болохоор Myanmар улсын Miss байсан. Тэгээд Myanmar улсын Miss болохоор одоо улсынхаа хамгийн анхны хүлээн зөвшөөрөгдсөн Miss байсан учраас маш олон тийм фэнүүдтэй байсан. Тэгээд манай Myanmar улсын охин маань 1-р байранд орж ирсэн байгаа People's Choice Award-д. Тэгээд түүний дараагаар одоо Монгол хурхтны гоо бүсгүй гэсэн тэмцээнд урилгаар очиж их монголжингоо гэсэн тийм хүндтэй өргөмжлөлийг хүртсэн байгаа. Тэгээд хамгийн сүүлийн сониноос гэх юм бол манай Miss International-д одоо оролцож исэн 7 орны миссүүд маань нийлээд сая Myanmar улсад одоо урилгаар очиж хүмүүнлэгийн ажлыг зохион байгуулад ирсэн байгаа. Тэгээд Myanmar улсын одоо Miss бит хоёр одоо маш их тийм дотн найзууд байсан болохоор зураг болгон дээр хамт гардаг. Тэгэнгүүт одоо Myanmar-ын одоо хүмүүс маань намайг одоо бусад одоо орны миссүүдээс илүү таньдаг болсон байсан учраас одоо очоод тоглолтод оролцоход одоо хамгийн их одоо үзэгчтэй байсан, хамгийн их одоо саналыг авсандаа одоо тэгж надад одоо маш их урмыг хайрлсан. Тэр нь одоо маш их талаар хууштай хэрэг болсон. At Miss International Beauty Pageant. Yes. Award of Honor to dear Miss Nankin Zayar. Мэдээж миний хүсэл мөрөөдөл бол маш их байдаг. Тэгээд миний сонирхсан анхны мэрэгжил гэх юм бол маркетинг удирдлага мэрэгжилтэй. Ерөнхийдөө ингээд айгуу сонирхолтой мэрэгжилтэй ингээд дуугуу ингээд суугаад авах биш. Айгуу шинийг байнга илэрхийлж идэг, шинийг сэтгэжидэг энэ тал нь маш их таалагдаад энэ мэрэгжлийг сонгосон байгаа. Клип, реклам, киноны саналууд нь бол маш их ирдэг. Одоо хамгийн сүүлд гэх юм бол одоо Miss Уянга бит хоёр маань нийлээд одоо Баяр Цэнгэлийн одоо Holiday гэсэн клипэн дээр хамтарч ижилсэн байгаа. Сайн байцгаана уу хүмүүстээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Амар Мэндийн Уянга гэдэг. Солонгос улсын догсон эмэгтэйчүүдийн их сургуулийг олон улсын худалдааны чиглэлээр төгсөөд ирсэн байгаа.
Тэгээд сургуультай бас гадаад оюутныг хариулсан одоо мэрэгчлэнээр бас 4 жил ажилласан байгаа. Тэгээ энэ ажлыг хийж явж байхдаа үүрэг хариуцлага гэдэг ямар чухал юм бэ? Хариуцлага гэдэг бол үнэхээр аливаа ажлыг хийгээд номер 1 байдаг юм байна гэдгийг мэдэрсэн. 1000 гаруй оюутан төгсөж байхад 5 оюутныг одоо шагнадаг, шилдэг сурах оюутан гэсэн шагналыг авч исэн мөч маань хамгийн сайхан гэж боддог. Ягаад чинь тийм шагнал аавна гэж бодоагүй. Тэгээд хамгийн анхны гадаад оюутан тэр тусмаа Монгол оюутаа одоо авсан шагнал гэдэг утгаараа өөрийн ирэхгүй бас уншаал явж исэн бас хамгийн сайхан мөчүүдийн маань нэг гэж бодож байна. Магадгүй ээж аав манаас миний одоо боловсрол зөндөө нөлөөлсөн, тусалсан. Ээж маань бол хамгийн их баярлал уйлсан л да. За миний охин нэр үнэхээр охиноороо би бахархаж байна гэд. Одоо Мисс Монголийг бүрж багасаа үзсэн 2004 оноос нь эхлээд тэгээ Сатвэ ихчийг харчаад ямар гоё ихч вэ? Энэ хүн шиг болох юмсан. Ямар ч ихсэн энэ тэмцээнд том болж байгаад орно шүү гэж бодож исэн. Одоо мөрөөдлийнхөө төлөө ямар ч сан тэмцээнд орсон тэ амжилттай оролцсон. Миний хамгийн үнцэнтэй хамгийн хайртай шагнал маань Мисс Оюунлаг. Тэр Мисс Оюунлаг гэдэг маань миний хувьд дотоод гоо үзэмжтэй мөн гадаад гоо үзэмжийг харсан мөн илүү бас дээрэс нь боловсрол хэлний бидлэг зэрэг зүйлүүдийг хардсан болов уу гэж бодсон. Мисс Монголи 2011 оролцож байсан. Тэгээд хичээлийн шалтгааны хүнс шалтгааны удмаас гарсан байгаа. Тэгээд энэ жилийн 2012 оныхаа тэмцээнд амжилттай орохоор бэлтгэж ирсэн байна. Мисс Оюунлаг тэгээд хамгийн сүүлд дид мисс гээл дуудсан чи өөрөө ирэхгүй тайзан дээр нулимс гараад явчихсан үе маань хамгийн сайхан. Олон улсын тэмцээнд оролцоод нэр байхгүй болчихсон. Эх орон гэж инээ, Монгол улс гэж инээ дэлхийд одоо Монгол үндэсний хувцсыг сурталчилж хүн гэдэг чинь ер нь хөвсөн өөрчлөгдөж байдаг юм шиг үү те. тэгэж одоо олон шалгуур байгаа. Ялагчтай ялагдагч гэж байдаг учраас чанар чансаа улам дээшилж байгаа. Гэрэл шиг гэрэлтэж чулуу шиг бат бөх байгаараа гэдэг. Үжиглэн гэсэн чинь манай ээж инээжсэн. Миний хамгийн үнцэнтэй хамгийн хайртай шагнал маань Их хүн гэдэг бол бас агуу зүйл. Өөрийнхөө юу илэрхийлэх гээд байгаагаа Хамгийн их бахархсан зүйл маань Монгол үндэсний хувцас. тэгэхээр үзэмж төвлөлтөр сайхан бүсгүүд үү гэж үздэг. Одоо Мисс Монголийг бүрж багасаа үз. Гэрэл гэгээтэй зүйл бас төгсгөлийг нь харж амьдрах хэрэгтэй болов. одоо миний байгаа байдлаас ингээд тухайн орны соёлоос харагдана. Энэ оршин байгаа энэ ертөнцийг их дэлхий гэж ярьдаг. Чи бусдын өрсөлдөгч хамгийн их баярлж байсан миний ээж эмээ хоёр байгаа. өөрийнхөө орнот ихэр хүмүүс таниулж байна. миний бодлоор их тийм сэтгэлийн гоо сайхан. Баг өөрийнхөө нэрийг марцтлаа Мисс Монголиа Монгол гэж дуудсаар ирдэг. Тэгээ би өөрөө багахаасаа англи хэл, орос хэл, хятад хэл, одоо солонгос хэлийг суралцсан. Тэгээ энэ хэлүүдээр бас одоо суралцсан ашиг тус маань гарсан л да. Тухайн орны хүмүүстэй, олон орны хүмүүстэй ярихдаа би одоо хэл нэвтрэлцэх одоо асуудал ерөөсөө тийм хэцүү байгаагүй. Тэгэхээр хэлтэй ээжж өөрийнхөө улс орон өөрийгөө илэрхийлж чадна. Тийм болохоор залуучууд маань ч гэсэн маш олон хэлээр ярьж сурдаг байгаасай гэж хүсэж байгаа. Би багтаа сэтгүүлч болохыг хүсдэг байсан, усны өшгч болохыг хүсдэг байсан. Тэгээ энэ бүх хүсэл мөрөөдөл маань биелсэн гэж болно. Тэгээ би Солонгостой хугацаанд Азийн сэтгүүлийн холбоонд одоо Монголын төлөөлөл болон нийтлэл одоо бичиж сэтгүүлчийн ажил хийж байсан. Тэгээд мөн ЮНЕСКОд соёлыг сурчлах буюу Монголынхоо соёлыг сурчлах кампанид ажил явуулж исэн олон одоо 10 жилийн сургуулиудаар явж өөрийнхөө одоо улсын түүх соёлыг танилцуулж явахдаа үнэхээр бахархмаар санагдчихсан. Би үнэхээр Монгол хүн шүү дээ гэж хэлмээр дэлхийн аялал жуулчлалын мисс гэдэг утгаараа бүх орнуудын одоо тухай бас мэддэг байх хэрэгтэй. Мэдлийн хүрээ бас өндөр ах хэрэгтэй. Энэ хугацаанд байхдаа маш олон орны миссүүдтэй найзууд болсон. Одоо манай Хорватын мисс, Шри-Ланкийн миссүүдгээд бид хүн одоо хүртэл холбоотой байгаа. Дээрээс нь ирээдүйд бас олон хүмүүнлэгийн ажил хийхээр бас бид нэр төлөвлөөд одоо зорилт болгон тавьсан байгаа. Ирээдүйд ч гэсэн энэ хүмүүнлэгийн ажлууд маань бас амжилттай явагдах байх гэж бодож байна. Амьдралдаа маш олон том зорилгооттой байдаг. Тэгээ зорилгоотынхаа төлөө тууштай явдаг гэж өөрөө боддог. Миний хэлэх туртай үг бол зорилтынхаа төлөө тууштай яв. Тэгвэл чи амжилтанд хүрч чадна гэсэн одоо ураатай явдаг.
Тэгэд ер нь хүн өөрөө хүсэж мөрөөдөж явж хахад тэр зорилтууд маань яг ч хувь тайлангаар биелээд байдаг. Тэр болохоор аливаа зүйл шантрахгүйгээр урагшаа хүссэн зүйлээ хүрэхин тулд тууштай авах хэрэгтэй гэж боддог. Ер нь Монгол эр хүн болон монголчуудыг нөгөө тэнгэр заяад хүмүүс гэдэг. Тэгээд монгол эрчүүд маань гадаад орны, бусад орны эрчүүдтэй харьцуулахад халамжтай, илүү ухаалаг, амьдралын мэдлэгтэй юм шиг санагддаг. Ер нь эртээр үеэс манай монголчууд маань эр хүн маань туулгуур төрөө барихтаа эмгтэй хүнтэй хатантайгаа нийлж барьдаг, улсыг удирддаг байсан. Тэгэхээр энэ бас уламжлал маань эмгтэй хүний хүндлэх тэр үнц нь маань багаар жоохон алга болоод байхгүй болоод байгаа юм шиг санагдаж байгаа. Монгол эмэгтэйчүүд маань олон орны эмэгтэйчүүдээс нэг сайхан чанартай. Гэрийн сайн эзэгтэй халамжид ээж байж чаддаг. Тэгэхээр яг сүүлийн үед орчин цаг өөрчлөгдөд арай өөр болсон баг л та. Яг зан төлөвийн хувьд уламжлалын хувьд. Гэхдээ ер нь цаашдаа монгол эмэгтэйчүүд маань нэр нөхрөө сайн халамжлаж, өөр хүүхдүүдийнхаа сайн одоо ээж нь байж мөн зөвхөн өөрийн өөр хүүхдүүдийг биш бусдыг хайрлж инэрлдэг одоо хүн байгаасаа гэж хүсэж байна. Мисс модель гэх хүмүүс амар адилхан гэж боддог л доо. Миний хувьд болохоор модель гэдэг бол зүгээр дизайнерын одоо хийсэн хувцсыг үзүүлэх, үзэгчдэд хүргэх гэсэн тийм одоо мэрэгжил юм уу да. Тэгээд ерөнхийдөө бол царайны хувьд болохоор одоо тийм нүдэн дулаахан биш өвөрмөц царайнууд их зөвлөдөг. Харин миссийн хувьд болохоор хувцс өмсөж одоо амьлуулахаасаа гадна одоо тухайн улс орны инх тавин, амар амгалан тэгээд сайн үсэн илч болж ажилдгаараа онцгой давуу талтайгаа. Ерөнхийдөө бол мисс гэдэг хүн маань одоо нийгэмд болохгүй байгаа нэг зүйлийг үлгэж аваад тэгээд энийг яаж шийдвэрлэх үү те тэр дундаасаа ингээд хамгийн зөв шийдэлтэй байгаа нь төрүүлээд одоо тийм сайн үсэн мисс гэдэг зүйлээ болдог. Миний хувьд болохоор нөгөө бага насны эмэгтэйчүүдэд зориулсан ажлыг маш их хийдэг байгаа. Тэгээ одоо бас цаашдаа хийх гээд нэг тийм төсөл бичиж байгаа. Дэлхийн нийтэд тулгамдж байгаа асуудал та. Тэгээ манай Монголд бас маш их тулгамдж байгаа. Одоо жишээ нь абортанд их охтууд маань орж ийн, дээрээс нь хүчирхийлэлд автж ийн. Тэгээд одоо нөгөө хүүхдүүд маань төрж байгаа тохиолдолд одоо ямар нэг эмгэлтэй төрж ийн те, ямар нэг гажигдaltaй төрж ийн. Энэ болохоор бага насны одоо биеийн гүйцээг байгаа. Тэгээ дээрээс нь эрүүл мэндийн болцол хангахгүй байгаа. Жишээний маш олон одоо тийм гадны нөлөөлөлд нөлөөлж байгаа. Facebook-ээр айгүй тийм ил болж байна. Тэгээ бүх юм айгүй нээлттэй болсон учраас айгүй жоохон хүмүүс миний хань минь, хайр минь гэж дуудаж байгаа жишээ нь би тэгэхэд одоо хүртэл хань минь гэж дуудаж үзээгүй байх жишээ нь. Тэгээд янз янзын одоо нөгөө садар самаас сурчилж байгаа зүйлүүд бол маш их гарч байна. Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтраад одоо тийм хичээлүүдийг орхиж байгаа. Тэгээд энэ тал дээр бас одоо маш олон охтуудын одоо оюун санаа бодолд нөлөөлөх болов уу гэж бодож байна. Бид нар чинь 3 сарлаа болцгоё гэсэн нэг яваа байгаа шүү дээ. Тэрний төлөө бас энэ бол маш чухал асуудал гэж бодож байна. Энэ төсөл маань болохоор одоо дөнгөж нөгөө хэрэгжиж эхлэх гээд байгаа төсөл учраас сайн дэлгэрэнгүй ярих нь бас таашаа. Гэхдээ одоо манай 2012 оны Дид мисс уянгаа бид хоёр хамтарч хийж байгаа. Мэдээж маш олон хүний хамрагдвал бидний ажил маань улам үр дүнтэй, улам далаацтай болох байх гэж найдаж байгаа. 2011 онд хамгийн анх одоо дэлхийн инээмсэглэл нэртэй төрөөмс байгууллага байгуулсан. Энэ нь байгууллага нь хүүхд тэмдэглэх байгууллага. Тэр яагаад байгуулсан шалтгаан маань гэхээр хүн болгон ааж аргалтаа дутагдах гачигдах зүйлээр бас амьдрах байгаа. Тийм болохоор хүүхдүүдтэй одоо өөрийнхөө ааж аргалынхаа нэгэн хэсгийг бас мэдрүүлэхийг хүссэн л дээ. Одоо 3 жилийн хугацаанд хүүхдүүдийн одоо хэлний мэдлэг мөн одоо хүмүүжил гэх зэрэг олон хичээлүүдийг өөрөө одоо гар бие оролцсон зааж эхэлсэн. Мөн минийгээр асамжийн газартаа 3 жилийн хугацаанд хамтран ажилласан. Тэгээд энэ жил хэд өнгөрсөн 2013 онд нийт 108 хүүхдүүд 2012 оны мисс долгионтойгоо нийлэн бэлэг тараасан. Мөн өөрөө бас хуваараа хэмжлээ олон одоо аянуудыг бас зохион байгуулсан байна. New Julchin Tours компани эх 4-р сарын 1-ээс 5-ны хооронд Улаанбаатараас Вьетнам руу шууд нислэгийн аялалдаа та бүхнийг урьж байна. Үзэгсэл нь Вьетнам орныг зорж, үлгэрийн мэд, хаалан болон шүрэн арлаар аялж, далайн иргэдээр амран мартагдашгүй сайхан аялаарай. Аялын шилдэг бүтэж New Julchin Tours компани. Үсчин салаалаад байна уу? Би маш сайн арга олсон. Энэ бол L'Oréal Rice-ийн шинжилэл.
Үзүүрэн салаалсан үсний элсив LAC 1000 шинэ технологи нь үсний 10 үе давхаргад нэвтрэн үйлчилж үсийг үзүүр хүртэл нь бэхжүүлж өгнө. Салаалж гинсэн үс минь бэхжиж эрүүл боллоо. Үсийг угаас нь үзүүр хүртэл бэхжүүлнэ. Салаалсан үсний эсрэг хийсэн миний ялал. L'Oréal Paris-ийн салаалсан үсний эсрэг элсив. Энэ надад зориулагдсан. Good Price супермаркет нь шинэ салбараа танктай өгшөөний эсрэг тал байрлах Зайсан Square 2-ийн B1 давхарт нээлээ. Зайсан Square байрлах шинэ салбар нь та бүхэнд шинэхэн жимс ногоо, хүнсний бүтээгдэхүүн, гэр ахуйн бараа, төрөл бүрийн ундаа жуус, өргөн хэрүүлээний бараа бүтээгдэхүүн, халуун хоол, салаад, бейкери, махан бүтээгдэхүүнээр үйлчилж байна. Шинэхэн бүхнийг бусдаас төрүүлж. Good Price. Олив хотхон тайван амьдрал тогттой орчин. Альва төрийн бас байгууллага маань хамтран ажиллаж, төр засагтайгаа илүү хамтран ажиллаад одоо олон айлын хүүхдүүдийн ирээдүйг гэрэлтүүлж чадна гэж бодож байгаа. Тэгээд Солонгос ахт хугацаанд нөгөө спортын байгууллагаас бид нарыг дэмжиж олон хувцас мөн мөнгөн хандуудыг явуулсан байгаа. Солонгос бас ажил сурж амьдардаг залуучууд маань тэгээд ер нь аливаа юм хийхэд заавал баг хамт олон бие нэгээ дэмжиж дэмэндээ явдаг учраас ирээдүйд ч гэсэн бас олон хүмүүс туслах байх гэж бодож байна. Би болохоор нөгөө Монголын залуучуудын соёл урлагийн хорооны гишүүнээр явж идэг. Тэгээд тэргүүн маань одоо ТV коктейл хамтлагийн одоо цоо мах маань идэг. Бид нар болохоор миний мисс болсон жил болохоор бид нар нэг ийм төсөл дээр хамт ажилласан. Одоо спиртлиг биш спортлог, баарлуу биш заал руу гэсэн төслөөр 10 жилийн сургуулиудаараа явж бяцхан яриа өрнүүлээд дээрэс нь одоо олимпийн одоо нэр хүндтэй тамирчид болон урлаг соёлын одоо олон танил хүмүүстэй нийлээд саксны баг бүрдүүлээ тийм хөрсөг тоглолтууд хийж авсан байгаа. Энэ маань бас нөгөө хүүхдүүдэд одоо хаанч амьдардаг байсан те аль сургуульд явдаг байсан нөгөө мөрөөдөлтэй байх юм бол хаанаас ч байсан мөрөөдөлтэй хүрч чадна гэсэн зорилгоор тийм одоо аяныг өргөнөөсөн байгаа. Энэ бол маш одоо 10 жилийн сургуулиуд маань маш их одоо үр өгөөж өгсөн гэж хувьдаа бодож байна. Тэгээ миний хувьд болохоор байнга одоо цусны эмгэг өвчтөй хүүхдүүдэд дээрээс нь одоо асрамжийн газрын хүүхдүүдтэй байнга хамтарч ажиллаж биднэрт одоо уран зориг өгжтэй гэж ажилладаг байгаа. Залуучууд маань их нялхарч гин гэж ярих юм уу та жоохон тийм эмзэг болж байна. Бие ч хэрэгжүүлээд гоё залуу хүмүүсээ гоё би эрүүл мэндтэй спортлог амьдарцгаая гэж уриалмаар байна. Эрэгтэй эмэгтэй хоёр тэгш эрэгтэй ан гэдэг болохоор хоёулаа ингэ тэрслээд байна гэсэн үг биш. Эмэгтэй хүн болохоор аль болох хатан ухаанаар, нарийн ухаанаар мөн одоо хатуун зөөлөн хатуугаа идэх гэдэг шиг одоо зөөлөн ухаанаар ингээд нөлөөлж одоо хамтарч ингэж амжилтын төлөө хамт явах зүгээр юм л гэж бодож байна. Ер нь хүн болгон маш их асуудаг л да. Яаж ингэж ингэ барьдаг вэ? Хоолоо хасдаг уу ч гэдэг юм уу те. Тэгээд одоо ингээд янз янзын өвчнөд тусч байгаа хүмүүс маш их байна. Энэ бол маш харамсалтай. Яад вэ гэхээр ерөнхийдөө бол хоолоо сайн идчих хэрэгтэй гэж бол би зөвлөмөр байна. Идэвхтэй хөдөлгөөн тэгээд зөв хоолны дэглэм тэгээд хорт зуршлаасаа одоо татгалзах хэрэгтэй. Нэг үеийг бодвол манай монголчууд маань одоо архит сахтын төрлийн зүйлийг хэрэглэхдээ бол маш их соёлтой хэрэглэдэг болсон байна. Энэ маань одоо хувь хүний төлөвшил одоо хүмүүжлээс шалтгаалж байгаа мөн гэж би хувьдаа бодож байна. Бүр дэлхийн нийтийн асуудал болж байгаа агаарын бохирдол гэж байгаа. Манай Монголд бол маш их одоо хүн хэмжээнд хүрсэн байгаа. Энэ тал дээр бол маш сэтгэл сонирхдаг. Хувь хүн болгон одоо зөвхөн өөрийнхөө ашиг сонирхлыг биш те зөвхөн өнөөгийнхөө өөрийнхөө амьдралыг биш цаашдаа үлдэх хүүхдүүдтэй ач
ээж нартаа мөн одоо ийм сайхан амьдралыг бэлгэхийн тулд одооноос ингээд сайхан сэтгэлээр хандах хэрэгтэй юм болов уу гэж би хувьдаа боддог. Бид ч одоо 3 сая хүрэхгүй одоо ийм цөөхөн хүмүүс эзэж одоо энэ аймгийнх, энэ тэр аймгийнх ч гэдэм үү те. Энэ тэднийхэн өстой ийм онцгой гэж маш их тийм одоо гадуурхаж ярьдаг. Энэ бол миний хувьд бол маш харамсалтай зүйл гэж боддог. Тэгээ хүн болго амьдралын талаар өөр ингэсэн ойлголттой байдаг баг. Тэгээ миний хувьд бол амьдрал бол аз жаргал, гэр бүл, хайр инэрл, мөн зовлон жаргал болгох. Одоо энэ үйл явцыг амьдрал гэж би боддог. Тэгээд зовлон бол бодит, жаргал бол төр зурих гэдэг. Тэгэхээр хүмүүс зовлонтойгоо тэмцэж жаргалыг одоо бий болгохын төлөө бас явдаг. Одоо бас энэ хэсэг хугацааг амьдрал гэдэг баха гэж боддог. Тэгээд ад жаргалын хувьд бол миний хувьд аливаа нэгэн зүйлээс таашаалах бол ад жаргал гэж боддог. Гэр бүлтэйгээ байх, мөн өөрийнхөө дуртай хувцсыг авах, мөн гадуур аялах ч юм уу те. Хүн болгонд өөр ингэсэн ад жаргал байдаг. Хүн болгонд өөр ингэсэн одоо тухайн зүйлээс авах тийм сэтгэл одоо ханамж байдаг. Энэ бол энэ бүхнийг би ад жаргал гэж боддог. Ямар нэгэн зүйлийг чин сэтгэлээсээ хийх, зүрх сэтгэл чинь мэдэрч байгавал, үнэхээр хийхийг хүсэж байгавал бас хайрлаж явуул энийг хайр гэх. Миний амьдралын одоо чигшүүн үйл шантрахгүй байх хэрэгтэй. Аливаа зүйл дээр маш тууштай явах хэрэгтэй. Би чадна. Хүмүүс юу гэж жилж олон чи чадахгүй хийж хүмүүс ер нь өөртөө хийж үзээгүй зүйлийг чи чадахгүй бүтэхгүй гэж хэлдэг. Тэгэхээр энэ үгийг таахгүйгээр үнэхээр чи өөрөө чадна гэж бодож явбал чи чадна. Тийм болохоор аливаа зүйлээр чадна гэж урагшаа явах хэрэгтэй. Мөн дээрэс нь бас энгийн байх хэрэгтэй. Миний бас одоо чиг хандлага бол энгийн бас дээрэс нь дахин энгийн гэдэг. Түүхийг сөхөж үзэх юм бол эмэгтэй хүн бол одоо жишээ нь төр барьж болохгүй ч гэдэм үү те. Одоо ямар нэг удирдах албан тушаалд очиж болохгүй, үг хэлэх хэрэг байхгүй ч гэдэм үү. Янз янзын тийм дарамтууд бол байсан. Тэгэхэд одоо бол бүх гендерийн асуудал эрх тэгш болсон. Тэрийг л одоо баттдаг ч юм уу те. Зарим улс орнууд маш одоо нөгөө том арга хэмжээ зохиодог. Тэрний тухай ингээд түүхийг сөхөж одоогийн өнөөгийн байдалтай холбож өгдөг юм сайхан өдөр юм болов уу гэж бодчих. Манай ээж маань бол эмч мэргэжилтэй хүн байдаг. Тэгээд маш одоо гаргууд гэрийн эзэгтэй, маш үзэсгэлэнтэй. Одоо миний хувьд бол маш сайхан одоо амьд бурхан минь гэж хэлж болохоор одоо хүн байдаг. Би электрон пиано дарддаг байсан. Тэгээд ээж маань маш одоо үнэнч одоо үзэгч минь байсан. Тэгээд гоёж дарддаг байсан, муухайч дарддаг байсан. Ямар ч хэсэн намайг үргэлж сайхан үгээр ингээд дэмждэг байсан. Үдийн амжилтыг одоо гаргахад мэдээж гэр бүлийн тусал цаг үгээр бол би үнэхээр одоо байж чадахгүй байсан. Бүгдээрээ ингээд намайг уунах үйд төшдөг, сайн үйд одоо сайхнаар намайг хүлээж авдаг. Энэ бүгдийг одоо хамтдаа ингээд туулж мөрүүлсэн ээж авдаа болон одоо ах дүү нартай бүгдэнд нь баярлалаа гэж хэлье. Бидний ирээдүйн маань одоо залуус биднэрээр ингээд маш өөрчлөгдөх боломжтой. Тийм учраас ингээд оюунлаг гоо сайхныг түгээгээд бүгдээрээ эрүүл бие, саруул ухаан оршин гэдэг шиг бүгдээрээ эрүүл, саруул, ийм сайхан ирээдүйн төлөө хамтдаа ингээд нэгтцгээе гэж хэлмээр байна.